Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ засгийн газраас Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн. Төсвийн доктортой байдлын зөвлөл Монгол улсын 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын их хурлын тогтоолын төсөлтөд танилцаж, төсвийн доктортой байдлын тухай хуулийн 16-гийн эштрэх 5.2 зах заалтын дагуу дүгнэлт зөвлөмжөө танилцуулж байна. Юуны өмнө засгийн газраас боловсруулсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд Алсын хараа 2050 Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаатай байдал, хуулийн шаардлага, хөгжлийн бодлогын зарчмыг баримтлах чиглэлд сайжирсан төлөвлөлт арга зүйн хувьд тодорхой агц гарсныг тэмдэглэж байна. Мөн эдийн засгийн бодлогын хувьд чөлөөлтийн бодлогыг дэвшүүлж эдийн засгийн эрхчлөлөө авилгын эсрэг чиглэсэн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлж хүний хөгжил, үндэсний нэгдмэл үндэслэл, эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, засаглалын шинжилтийн хүрээнд хувийн хвшлийг дэмжих төрийн оролцоог бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын чиглэлүүдийг тодорхойлсон бодлогын хувьд дэвшил гарсан төлөвлөлт гэж зөвлөлийн зүгээс үзэж байна. Гэхдээ хөгжлийн төлөвлөгөөнд байгаа зарим анхаарах зүйлс цаашид сайжруулах шаардлага байгаагийн үүднээс дараах асуудлуудад анхаарал хандуулах хэмээн үзэж холбогдох дүгнэлт зөвлөмжийг өгч байна. 1. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг бодиттой үнэлэх шаардлага хэвээр байна. 2025 оны эдийн засгийн өсөлтийн бүтц гадаад дотоод эрсдэл өндөр байгаа нөхцөл байдлаас харахад 2026-аас 27 онд эдийн засгийн өсөлт 5.8, 6% өсөлттэй байх нөхцөл хэр бодиттой байхыг магадлах шаардлагатай байна. Учир нь 2025 оны эдийн засгийн өсөлтийн гол нь хөдөө аж ахуйн салбарын сэргэлтээс хамаарсан нь суур оны нөлөөлөлттэй байсан. 2027 онд оны төлөвлөгөөнд үйлчлэгээ худалдааны салбар, эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох төсөл хөтөлбөрийн нөлөөлөл өндөр байхаар тооцсонд бодит нөхцөл байдалд хэрэгжих үндэслэл тооцоо хангалттай бус байна. 2. Хөгжлийн тэргүүлэх зорилт үндэсний үр дүнг тодорхой болгох шаардлагатай байна. Хөгжлийн бодлогод үндэсний үр дүнг тодорхойлсон боловч тэдгээрийн хэмжүүр бодит байдал, тэргүүлэх зорилттой уялдах байдал, эдийн засгийн тодорхой зорилтыг шийдэхэд чиглэсэн байдалд анхаарах асуудал байсаар байна. Үүнийг сайжруулахын тулд үндэсний үр дүнд хувийн хвшлийн оролцоо, ядуурл, дундаж давхарга, боловсрол, эрүүл мэнд зэрэг суурь салбарын үр дүнг илүү тодорхой нарийн шалгуур үзүүлэлтээр оруулах нь үндэсний үр дүнг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзэж байна. 3. Хөгжлийн бодлогын залгамж чанар хангалтгүй байна. Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд 15 их 80 төгрөгийн 125 төсөл 186 арга хэмжээг тусгасан. Гэвч өмнөх жилүүдийн төлөвлөгөөний гүйцэтгэл 40-60% байсан болон эдийн засгийн суурь нөхцөлийг үнэлж 2027 оны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай. 4. Хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд смарт байх шаардлагыг бүрэн хангаагүй байна. Жилийн төлөвлөгөөнд туссан 334 шалгуур үзүүлэлтийн зарим нь зорилттой төвшингүй хэд хөрөнхий хэмжих боломжгүй байдлаар тодорхойлогдсон урданд суурилсан үнэлгээ хийх боломжийг сулруулж байна. Иймээс шалгуур үзүүлэлтийг илүү тодорхой хэмжигдэхүйц бодиттой байдлаар боловсруулах шаардлагатай байна. Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний эдийн засгийн чөлөөлөлт, төрийн бүтээмж, бүсчилсэн хөгжил, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд зорилтуудыг дэвшүүлсэн зөв чиглэл бөгөөд зорилтыг бодит үр дүнд хүрэхийн тулд төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналтын уялдааг илүү бодиттой хариуцлагатай үр дүнд суурилсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс дараах зөвлөмжийг өгч байна. 1. Хөгжлийн төлөвлөгөөний үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг илүү тодорхой, доктортой, хариуцлагатай болгох. Хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл санхүүжилтийн их үүсвэрийг бүрэн тодорхой болгох. 3. Төсөвлөлтийн уялдаа холбоог сайжруулж, сахилга бат өрийн доктортой байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай. 4. Томоохон төслүүдийн санхүүжилт, хэрэгжилтийн нөхцөл, эдийн засгийн өрөөгөөжийг бодиттой үнэлж, хэрэгжих боломжтой төслүүдийг үе шаттайгаар эренблэн харин судалгаа үндэслэл нь тодорхойгүй төслүүдийг төлөвлөгөөнд тусгахгүй байх шаардлагатай байна. 5. Улсын их хурлаас өмнө нь засгийн газарт өгсөн чиглэлүүдийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, тайлагнах механизмыг боловсронгуй болгон хэрэгжилт болон нийцлийн үнэлгээг хөгжлийн төлөвлөлтөд уялдуулан хийж байх. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчин, төлөвлөлтийн чанар харьцангуй сайжирч байгаа. 2027 оны хөгжлийн төлөвлөлтийн хувьд тодорхой агц гарсан боловч хөгжлийн төлөвлөлтийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь төлөвлөлтийн чанарыг сайжруулах, хэрэгжилтийг хангах үндэслэл юм гэж төсвийн доктортой байдлын зүгээс үзэж байна. Зөвлөлийн зүгээс үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дэлгэр сайхан даргад баярлалаа. За одоо төслийн талаарх эдийн засгийн байнгын орон санал дүгнэлтийг улсын их хурлын гишүүн Лавгсрынгийн
Соронзон бол танилцуулнаа. Таныг энэ дэр төрж байна. Сайд нарыг чуулганы